Эргэн Цэрэнбаатынхаас Сэлб голын эрэгт 0.5 га хэмжээтэй хашаатай. Хашаанда 5 хантай 2 гэртэй. Уурхад ажиллаж аргрэт хижээж амьдралаа өөд татгаар хичээж яваа залуусын нэг. Өнгөрсөн намрын сүүлээр хашааных нь ёроолоор ус шүрч эхэлсэн байгаа юм. Төдлөгөө хашаа нь тэр чигтээ мэлийсэн ус болж нэг өглөөс ирэхэд усан шалтаа болсон байж. Сувг шууд татаж, хороондоо хандаж үзээд тусыг эс олсон тул арга буюу хашаа гэрээ мөсөн дунд орхиод түрээсийн байранд өвлийн саруудыг давжээ. Өөрийн гэсэн хашаатай под хийсэн гэрте атал түрээсийн байранд мөнгө төлж суух ямар л сайн байх вэ? Мөсөг эсэж эхэлмэгц өдрийн цагаар хашаанда ирж гэрийнхээ усыг шавхах, нэмж ус оруулахгүй тулд сувг шууд татах, шороо хасгах ганц ажилтай болчиход байгаа нь энэ. Ямар ч орж гарах мөксөл байхгүй бол энэ хаалгууд ингээ хаагдчих байгаа байхгүй мөсөн дарагдаад. Нэг гараад ороод ирэхэд л байхгүй ийм болчихлоо гэдэг. Тэгээ одоо байрмаар хөөслийн аргууд наа чи усан дотор яаж байх вэ гэдэг. Тэгэл ийм их байдалтай. Дотор нь ерөөсөө битүү хүмүүс тэгээ одоо энийг ямар арга хэмжээ авах вэ? Хорооныхын хандсан ч ерөөсөө арга хэмжээ авдаг. Онцгой байдал хандсан. Тэгээ цааш нь бид нар дамжуулаад гэсэн тэгэл арга хэмжээ авсан юм байхгүй. Коронавирустай холбоотой янз бүрийн бохирдмогтлгээд хариуцлага одоо тийм байдаг бол одоо энд бол бас л хийх ёстой ажлууд нь болов. Одоо яг гэр хороолтыг хийж чадахгүй үгүй юу гэдэг ч бас хэцүү тийм. Бас хийж чаддгүй махад ядаж энэ ус мөсийн зайлуулт тал юм байдаг юм уу одоо. Эргэн Цэрэнбаатынхаас хойш 7 гудамж өгсөөд эргэн цэцэг баярынх бий. Түүний хувьд хот газар бараадснаас хойш нэг л хөлөө олохгүй яваа. Ингэж хэлхийн учир нь тэрээр 5 буудлын ойролцоо уулын ороод хашаатай байсан. Өгсүр газар учраас ус түлээ нүрс авах, автобусанд суух гэд бүх юмнаас хол. Тиймээс тэр хашаага зарчээ. Ингээд Сэлбийн эрэхт айлын хашаанд буусан. Гэтэл амьдрах орчин нь өмнөхөөсөө төдийлөн ялгарсангүй. Уулын орогоос ус өмсний газар ирсэн гэлтэй. Зөв энэ ч одоо хэцүү. Одоо гарах гац байхгүй, ийшний гарахд одоо л гарах гац байхгүй. Аюу хэцүү газар. Нийл усан замтай тэгээ хэцүү. Тэгээ бид дандаа тэр дээш нь гардаг шүү дээ. Тасвалгаа. Одоо бол ингээл өнөр энэ төр хэцүү болсон биз дээ. Тий, өнөр та нарын айхтай юм тань шүү дээ. Тэгээд одоо энэ хийлүүн бол явах аргагүй болно одоо энэ зүйл. Ер нь байнга юм байдаг юм уу? Тий, энэ усаалж ирэхэд байнга юм. Мөс хайлж шар ус урсаж эхлэмэгц түүнийг дагаад хог хаягдал өтгөн шингэн хамт урсаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл шар устай хамт эрүүл мэндэд асар хөнөөлтөй ням вирусууд тархаж эхэлдэг гэсэн үг. Сүүлийн үед коронавирусын халдвараас сэргийлж хотыг бүхэлд нь ариутгах гэж угааж үнэндээ Сэлб голын айлуудыг эхлээд хогноос салгаж угаадас өтгөн шингэний вирусын халдвараас нь сэргийлэх хэрэгтэй байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо гэр хороол дундах гудамжнууд ямар хөө байр байдалтай байгааг үзэгтэй бүхэн харж байна. За хаврын ойр орчихсон учраас бол энэ гудамж талбайд асгасан угаацнууд нь бол гисээ тайлж урсж байна. Дээрээс нь бол энд Сэлб голтой ойрхон байдаг учраас голоор дамжиж байгаа бүх уснууд нь айлуудынхаа гудамж хашаар нь орж ирдэг. Дээрээс нь бол энд харагдаж байгаа мэдчлэнгээр гудамж болгонд бол хогтой. Сүүлийн үед бол COVID-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс бол нийслэл баяр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна гэдэг мэдээллийг өгч байгаа. За гэхдээ үүнтэй нэгэн адилаар нийслэл хот хог хаягдлаас энэ төрөнд салахгүй бол за энэ хог хаягдал угаацнаас дамжиж байгаа элдв төрлийн халдвар нийслэлчүүдийн эрүүл мэндэд COVID-19 вирусээс дутгааргүйгээр занал хийлж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Хотын төвөөс 2.5 км-т нөхцөл байдал ийм л байна. Улсын хүн амын тэн хагас нь оршин суугаа энэ нийслэл хотыг манай дарга нар амар тайван аюулгүй аз жаргалтай хот гэж тодорхойлох дуртай. Гэвч гэр хороолол гэх энэ газар үнэндээ хогийн сав цэвэрлэх байгууламжаас өөрцгүй аз жаргал аюулгүй орчны тухай дурсалтгүй болж хуурсныг бид харж байна. Нүүдэлчин бид чинь угсаа гарал удам угсаа хөвөл унган хотын хүн байхгүй гэж хэлцдэг. Тиймээс одоо нэгэнт хөдөөнөөс ирсэн хотод байсан гэж ялгах, гэр хорооллынх хотын төвийг гэж талцахгүйгээр ижил тэгш халамжилж аз жаргалтай аюулгүй орчинтай болгол яасан юм бэ? Эрхэм дарга нараа.